Монголын адлын явдлын спорт аяллаа холбооны санаачлагаар энэ жил нийтийн биеийн түр спортыг хөгжүүлэх, спорт аяллыг сурталчлах зорилгоор Монгол улс Сэлэнг аймаг Сүхбаатар хотоос байгаль нуур хүртэл Монгол Оросын аялагч тамирчдын хамтарсан спорт явган аялал 300 км замд амжилттай зохион байгуулагдаж явсан юм. За энэ аяллыг зохион байгуулахад бид Монголын адлын явдлын спорт аяллаа холбоо өвлийн туршид бэлтгэл сургалт хийж олон 10 тамирчин цаашид сонгож шалгуулт хийж нийтдээ манайхаас 19 тамирчин Ахмадын нягуй, залуучуудын нягуй ингээд тамирчид оролцож аялын бүрэлдэхүүнд одоо Сэлэнг аймаг Сүхбаатар хот хичээний Сүхбаатар талбаас аялын гараа эхэлсэн юм аа. За аялын гараа эхлэхэд аймгийн засаг захиргаа тэр захиргааны удирдлага биеийн түр спортын газар зам Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Инкоер одоо танд бачлаар явж бидэнтэй таарлаж их үйл тэмдэглэлтэй бидэнд аяны ялтаж явсан дамжид хүсэж сайн сайхны хөрөгөөд ингээд Сэлэнг аймгийн тамирчид хөдөлмөрчдийн төлөөлөгчд бидний үдэж ёслон гаргаж өгсөн. За манай аялын багт бага 19 хүнд төрөл бүрийн мэргэжлийн дээд тал нь 70 настай спорт аялын мастер Жамбал, доотлол нь 18 настай мөн автобусны тэмдэглэлд сургуулийн хэмжээнд төгсөж байгаа 5 горших болон одоо бусад төрөл бүрийн тамирчид орсон. За аялын багийн бүрэлдэхүүн сэтгүүлч, оператор, эмч, барай засалж, за тамирчин, биеийн ихтэй сургууль болон ерөнхий өвсөлийн сургуулийн биеийн төрийн багш арга зүйчид, дүүргийн спорт хорооны биеийн төрийн засгалжуулагч, спорт аяллалын болон аялал жуулчлалын дэд сургуулийн оюутан залуучуудаас үргэлжлсэн болон төрлийн мэргэжил, төрөл бүрийн мэргэжилтэй янз бүрийн насны ийм хүмүүс оролцож явсан. За аялагчид 4-5 дугаар сарын 15-нд Хөрнийхон хэлийг алтан болог баамтаар давж яг тогтод орсон. За ингээд хэл давах юм уу гэж Сэлэнгээс аялахын гараа эхлэж 25 км аялаад алтан бологт ирсэн. За бидний аяллийн зорилго бол нэгдүгürt хүн байгаль хөдөлгөөн эрүүлэн гэсэн юмраатай Монголын үндэсний олимпийн орооны спорт бүхний төлөө гомстой хамтлагийн зохион байгуулж явуулж байгаа. За энэ аялал маань бол спорт аялал хөдөлгөөн эрүүлэн төсвөрийн зэрэгцээ байгаль орчныг харьлан хамгаалах талаас одоо хаа явсан газраа байгаль орчныг цэвэрлэх, байгаль орчны экологийн тогтолцоог одоо судлах, энэ талаар баримттай нэмтүүлэг үлдэх, утаа зургийг үзэсгэлэн гаргах, сурвалжлах тэмдэглэл бэлтгэхийн зорилготой. Тийм учраас бид одоо явсан газар сая алтан болог баамтад одоо нэг хоног хугацаанд орчныхаа газрыг цэвэрлэж байна. За ингээд Хөрнийхон турган гэлийг алтан болог баамтаар давж наавшигт ороход Оросын холбооны усаас бидэнтэй хамт явах Бурайдын биеийн төрийн дээд их сургуулийн биеийн төрийн танхим, за Бурайдын соёл урлагийн их сургуулийн дээрх аялал жуулчлалын танхимын оюутан залуучууд тамирчдаас бүрдсэн. За мөн Бурайд улсын адлын явдал дуул аяллаа холбооны нарийн бичгийн дарга одоо цаашаа тэргүүтэй манай нэг их баажийнхан одоо биднийг өгтөж авч. Ингээд аялын гараа хамтдаа найрамдал одоо нэрийн дор спорт аялал яг тогтоос одоо Оросын холбооны хамтлагийг за энэ замдаа шударсан билээ. За спорт аялал гэдэг бол нэгдүгээрт байгаль орчныг хайрлах, танин мэдэх, Хөрнийхон болон одоо байгаль орчны байгалийн сайхныг үдээр үзэж хөдөлмөрчд хүүхэд залуучуудад 90 насны хүмүүст одоо экологийн боловсрол хүмүүжил болгох, нөгөө талаас бол хөдөлгөөний ач холбогдол, эрүүл мэндийн дээдлэх. За энэ аяллаар тогтмогчсны үр дүн бол одоо зүрх судасны өвчин, одоо үеийн хүчний өвчин, ер нь бол хүний одоо бүхэл одоо эдгэрхтэн сэргээдэг нэгэсний одоо маш сайн одоо эмгүү эмчилгээ болсон ийм спорт. За сүүлийн жилүүдэд спорт аялал бол маш өргөн хүрээтэй хөгжиж улс орны хэмжээгээр аймаг хотуудад салбар зөвлөлттэй болж Улаанбаатар хотод ихтэл одоо 20 гаруй спорт аяллаа насны клубүүд байна. Төрлөөрөө салбараараа мэргэжлэрээ төрөл бүрийн тэмцээн уралдаанууд зохион байгуулагддаг болж ингээд бүх нийтийг хамарсан өргөн хүрээтэй арга хэмжээ болж өгж байгаамаа. За ингээд их орныхон турган хэлийг давж хэлийн шугамн дээрээс одоо хяхтаас цааш одоо хяхтын орионоор бид яваад анхныхаа 15 км замыг туулж одоо хяхтын анхны даваан дээр бид түр амарцгаагаад байж байна. За дэлгэцнээ одоо моби зон хамтолон ивент гэж явуулсан манай сурвалжлагч соёл эрдэнэ харагдаж байна. За энэ аяллыг удирдах зохион байгуулахад бидэнтэй Монголын үндэсний олимпийн ороо, Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын биеийн түр спортын газар, за моби зон зэрэг одоо байгууллага хамт олон биднийг ивент гэж бидний ажил дэмжлэг тусалцаа үзүүлж хамтран ажилласан. За дээрээс нь Монголын үндэсний олимпийн орооны спорт бүхний төлөө комиссийн дарга, улсын их хурлын гишүүн мөн Көчөр, за мөн Улаанбаатар төмөр зүүн хэрэглэх газрын дарга Батболд зэрэг хүмүүс одоо бидэнд
бидний ажилд чин сэтгэлийн дэмжлэг тусалцаа үзүүлж тамирчдын хувцас форум, мэдээлэл сурталчилгааны зардал, за мөн одоо визний болон одоо бидний шаардлагадах хол усны зардал зэрэгт бол эрх байгууллага хамт олон одоо бүх болцооных гэрээ дэмжлэг тусалцаа үзүүлж ингэж одоо эх орныхоо нэрийг нүүр ордом хөлийн чанарт сурталчлах аялан амжилттай биелүүлэхэд маш их сэтгэлийн итгэлийн урам зориг өгсөнд бид дахин баярлалыг талархаж байгаамаа. За дэлгэснэ манай аялагч тамирчдын одоо эрүүл мэндийг хамгаалж явсан аялын спортын дэд мастер Алдан судлалын үндэсний төвийн хэмж Баатар Чулуун одоо харагдаж байна. За Баатар Чулуун энэ бол маш сайн аялагч, мянган аялалд одоо явж өнгөрсөн жил 1000 км аялсан. Мэргэжилтэй болон аялалдаа үнэхээр одоо сэтгэл зүтгэлээ зориулсан, хамт олонны итгэлийг хүлээсэн маш сайн аялагч гэдгийг онцон дурдмаар байна. За ингээд Бурайдын нутгаар явхад бол үндсэндээ хэл тавсан цаг өчөөс эхлээд Алдарт Сибирийн тайга, Сибирь нутгаар бол бид одоо битүү өгч оговч дундуур ингэж аялж явсан. За явсан газар бүгд бол биднийг явхад бол үндсэндээ хэл гараад үндсэндээ газрын байршил гарц, байгалийн өнгөтөх бол одоо маш өөр болдгийм билээ. Үндсэндээ бол 100 болцсон байсан. Манайд бол өвлөөрөө шахуухад хэл гараад бол 100 болцсон, зуны өнгөрцсөн, мод утас цэцгэлж гисэн одоо шинэс хармод навчтмодоор одоо хүрсэн одоо энэ Сибирийн ой одоо хяхтын орионоос эхлээл ингээл одоо битүү ойгтой дунд өгсөн. За бид байгаль орчны талаас одоо сэлэнг хөвсгөл сэлэнг байгаль нуурын сав газрын геологийн бүтэц тогтолцоо бүс нутгийн байгалыг хамгаалах асуудал хүний одоо үйл ажиллагаанаас байгаль хэрхэн сөрөг нөлөө үр дагавар үзүүлж байгаа талаар бас одоо мэдээ материал зохиолуулах баримт нэвтрүүлэг бэлтгэх юм зорилготой явсан учраас явсан газраа бид бас тэр зураг хөрөг авч сурвалжлага хийж явлаа. За ер нь Орос Монгол хоёрын нутагт хаанаа ер нь одоо тэр хогшроо орчны байгаль хандлага бол үнэхээр бас одоо бас харамсмаар гаармаар зүйлүүд их байдаг. Оросын одоо төв зөрөн газар хот усхууд бол үндсэндээ одоо годомж талбай хаяа хязгааргүй бол одоо хил хог болцсон гол усуудыг хэмжээгээр хөрцсөн ийм байдалтай бол харагдаж байсан. За ингээд аялын тамирчид Оросын талаас бол 15 хүн оролцсон. За Оросын талын Бурайдын талын оролцсон тамирчдын бүрэлдэхүүнд Бурайдын их сургуулийн бие дүүний тэнхимийн уул аялын багш тасгалжуулагч ангийн оюутнууд аман соёл урлагийн их сургууль дээр бас аялын гэж байт юм лээ тэдний тамирчид. За тэгээ уулын холбооны тамирчид, за мөн байгаль нуурын Баргузан орионы дархан газрын байгаль хамгаалагч судлаач одоо Света гэдэг эмэгтэй бас бутаа зурагчаар оролцсон. За ингээд Оросын нутагт явхад одоо бид хамгийн захааснаа хулаад одоо ингээд Новосэлэнг, Бабушкин, Синий озер гэл ингээд хот сохтуудаар явхад бол ерөөсөө хог орчны хог хаягдл бохирдол гэдэг бол ихээр одоо бас зүг шимсэрмээр ер нь зарим газар бол манайхаас ч одоо дэндүү дор ер нь эзэнгүү болцсон ер нь Орос орны амьдрал бас нэлээд одоо манайхны хэлдгээр бараагаар бүрхэгдүү нийт хүмүүсийн амжиргааны төвшин доогуур бараа материал хомос байгаа бараа нь бол ер нь дандаа гятгтын голчлон бараа дандаа манайхаас ер нь одоо зөөдөг гэж байгаа. За ингээд одоо бид 3 хоног одоо Сибирийн тайгыг дундуур яваад 4 дахь хоног дээр Новосэлэнг гэдэг одоо жижиг улсын тосгонд ирсэн. За энэ тосгоны нэг онцлог гэдэг юм бол энэ 19-р зууны сүүлч үе 1800-аад оны эцсээр энэ Оросын одоо хаан засгийг хамгаахын төлөө тэмцсэн декабристуудын хөдөлгөөн гэж энэ декабристуудын хөдөлгөөнд оролцсон одоо хүмүүсийг Оросын бослогт оролцсон хүмүүсийг одоо Оросын хаан засгийн газар одоо тэр хууль цагдаагийн байгууллага барьж яваад 2000 ташуурын одоо зодооныг даасан хүмүүсийг одоо амьд өлдөөж энэ Сибирь буюу Бурайдын нутаг одоо энэ Новосэлэнгэд цөлж байсан. За ингээд тэр үед одоо энэ декабристуудын бослогын удирдагч байсан одоо хүний хөшөө дурсгал өгье. За тэдний гэр бүл арга гэрийн энэ Новосэлэнгийн оройн олон жил амьдарч ажил амтлагаан залгуулж байсан одоо байшин савл музей болцсон. За ингээд бас газар тариалан эхэлж байсан, үйлдвэрлэл эхэлж байсан их хөдөлмөрч ийм одоо улсын ахуй төвсгчдийн түүх соёлын тусгалтай танилцж энэ музей үзэж явсан. За ингээд цагаагаар хүйтэн байсан учраас бид 5 дахь өдөртөө одоо энэ Новосэлэнгийн судалгаа биднийг бас хүлээж авч энэ спорт заланд бас тэр өдөр байрлаж за ингээд хамт явсан аялын нэг баг экважийн Бурайдын нөхдөдтэйгээ танилцж эдүүнэд ижээр одоо хоорондоо урчуудаар асааж оролцож ингэж явлаа. За манай аялын багийн орч
орчуулагч менежерээр аялын холбооны аялагч хамт тамирчин спортын мастер Алексей Михайлович Провалов одоо өөргөө маш сайн биелүүлж явсан газар өгөөд Алексей маань одоо бүх ажлыг усын нөхцөлтэй улам ойлголцож зохицуулж ярилцаж ингэж явсан. За аяллыг бэлтгэж зохион байгуулахад бол бид энэ ажлыг нэгдүгээр сараас эхэлсэн. Ингээд одоо Монголын биеийн түвшин спортын болон байгаль орчны бүх байгууллагуудтай хүртэлэн ярь тохирч өдөртөм шийдвэрээ батлуулаад ингээд Оросын холбооны улсын биеийн түвшин спортын агентлаг аялал жуулчлалын газартай хамтарч одоо гэрээгээ батлуулаад ингээд явсан. За ингээд бидний очсон газар бүгдд Оросын ард түмэн, Брэдийн ард түмний найрсаг зорчигчдын зангаар уламжлал ёсоор одоо дарахтаа усан барьж, угтаж, дуу хууртайгаар угтаж, мэдчилж ингэж бидний ажилд амжилт хүчээсэн. За энэ бол Новын Сэлэнгийн одоо манайхаар бол сумын одоо орлын дарга, засаг дарга тэргүүтэй хүмүүс одоо бидэнд дарахтаа усан барьж, аядуугаараа мэдчилж байсан. За бид чирүүд нь одоо бас манай залуучууд 90-80-ийнхаа дээжийг өргөж Монгол нутгийнхаа тухай, аялагчдынхаа тухай, за Брэдийн ард түмэнд болсон Брэд дуу, Орос дуугаар дуулж ингэж одоо хаа явсан газар, залуучууд явсан газар, спортын явсан газар ер нь одоо дуу хөгжим, аядуу хөөр баяр хуваалцаж, зовлон жаргалаа одоо хуваалцаж ингэж аяллахын хүндх зүг мартаж арга туршлагаа сольж ингэж явлаа. За ингээд Новын Сэлэнгийн засаг захиргаа биднийг дарахтаа барьж аядууныхаа дээржээр угтаж за орой биднийг бас одоо биеийн түвшин спортын зааланд байрлуулж бидэнтэй дуу хоор арга туршлагаа солилцож за Новын Сэлэнгийн эдийн хурлын дарга тэргүүтээ төлөөлөгчд ирж бидний газрын зэрэг маршрутан дээр одоо ярилцаж яг тэр нутгаас бид одоо Сианы нуруу буюу хамар давагд авч явах учраас одоо бидний явах чиглэлийн дагуу зөвлөгөө өгч бас газар нутгийн онцлог байршлын талаар бас ярьж танилцуулж ингэж байсан. За ингээд энэ одоо энэ сургуулийн энэ тосхны сурагчид одоо дотор байранд байдаг. Ингээд ер нь энэ тосгодууд бол энэ хамтралчид, загасчид энэ гадар тариаланчдын хүүхдүүд болчлон дотор байранд амьдар тийм билээ. Ингээд байрны хүүхдүүд одоо бидэнд наавсан газар их үзэж, эдгээр зүйл яар сонирхож бидэнтэй ингэж уулзж ярьж байлаа. За ингээд бид бүтэн 7 хоног явсны дараагаар одоо нэг өдөр галуут нуур гэж ярьдаг, Көсөний ойзер гэж ярьдаг галуут нуурын хөвөн дээр одоо Брэдийн баг тамирчтай хамт нэг өдөр бүтэн амарсан. За амрах хугацаанд одоо бид бас энэ дэлгүүр өшөөс одоо хүнсний зүйлсэл өгсөн боловч ер нь ойр зүрийн линазах юм байна хус бас тэр л юм байхгүй байгаа юм нас хүнтэй. Тэр нь манайхаас бараг 2-3 дахин илүү хүнтэй байсан учраас бид нөөц болцоогоо ашиглаад ингээд одоо Монгол аргаар манай аялагч тамирчид одоо дөрвөн эмэгтэй тамирчинтай явсан. Манай тамирчид маань бол Монгол одоо грин борц хийсэн. За энэ борцгийг бол энэ Оросын Брэдийн холбооны тамирчид, Оросын тамирчид маш их сонирхож зургийг авч арга технологитой танилцж ер нь бол хийгээл гаргадаг. Одоо дошид маань одоо борцгноосоо галидэл ер нь маш их хамтрах нь мэдэж энийг үнэхээр одоо гайхалтай юм монголчууд ийм одоо арга технологиор одоо эрүүл хүнс бүтээдэг гарын за тэгээ хүн бүгд ингэ хийж чаддаг. Монголын эмэгтэйчүүд ер нь ямар их ажилласан юм гэж ингэ үнэхээр гайхажсэн. Зүгээр бидний хувьд бол энэ үйл бүгдийг хийдэг ажил үнэх гайхмаар юм шүү дээ. Гэтэл Оросын маань бол амьдралаас бас нэг ялангуяа ахын амьдрал нүдлийн соёлоор ижлээс нэлээд хол учраас их гайхаж явах шиг байна лээ. За бидэнтэй явсан тэр Бургуузны орёны дархан газрын байгаль хамгаалагч судлаач Ботоо зурагчин Светлана гэж нэмэгтэй бол маш сайн зурагчин явсан газраа ингэ зураг авч байдаг. За тэр Светланыгийн уран бүтээлээс бид бас энэ нэвтрүүлэгтээ ашиглаж зарим кадрууд ингэж урууллаа. За бидний явсан газар бол угаасаа ингэ талын төвчнөөс тэгээд нэлээд дээр өндөрлөг учраас гол мөсүүд бол дийлэнх нь бол өстэйгөө гисээгүй байсан. Ингээд бид найрамдлагын нөхдүүд бол өдрийнхөө хоолыг, оройгоо хоолыг одоо хамтдаа сууж, хамтдаа хийж ингэж иддэг. Оросын талын нөхдүүдийн хоол бол нэг тийм харуудаа, шаруудаа, каш голчлон одоо тийм л хөө юм бол нэгдэх хүү одоо шанка одоо хөрөнгөн хасрыг хийдэг. За манайхан болохтой зэрэг одоо алдарт борцоороо за тэгэл төр дүрийн ногоотой ингээл бол манайх бол төр дүрийн одоо хоолонд хийдэг. Ингээд хоол хийдэг. Манай хоол, манай тамирчдын арга ажиллагаа, манай тамирчдын бэлтгэл, арга туршлагыг бол Оросын тамирчдууд үнэхээр багтан биширч монголчуудаас их зүйлийг сурч авлаа. Үнэхээр бол бэлтгэл тэр хувийн зохион байгуулалт авийн ас чадвараар үнэхээр монголчууд бол үнэхээр бахархмаар байлаа. Та нараар бахархж байна. Өөрсдөөсөө бас заримдаа бид ичиж байна гэж хүртэл одоо ингэж бас ярьж байсан. Ягаад гэвэл Оросын талын 9 тамирчид бол одоо бас хувийн бэлтгэл төдийлөн сайн хангагдаагүй. Таанаас нь бол
тодорхой хэмжээгээр зардал өгсөн байгаа. Тэгсэн хэрнээ одоо хувийн бэлтгэл сайн хангагдаагүй, дадлага төвчрж яхан муутай. Одоо хувцас форум гэхэд л манайх одоо 3 ээлжийн хувцастай. Өдөр тутмын хувцас, ёслолын хувцас, одоо аялалдаа явж өмсдөг хувцас гэх ингээ 3 ээлжийн хувцас. Энэ хувцас форумыг одоо бэлтгэхэд Монголын үндэсний олимпиараа биеийн тэмцээн спортын газар одоо бидэнд одоо санхүүгийн бүтэлээ тусдаа дэмжлэг үзүүлснийг хэлэхэд таатай байгаа юм. За ингээл одоо монголчуудын санаачлагыг гартаа авсан дөө аяллаар явсан ч ахуугаар одоо амарсан, үдэлсэн, хонголсон ч энэ одоо чөлөө цагаан өнгөрөхийн тулд төр бүрийн хөгжилтэй тоглоомнуудыг зохион байгуулж удирдах ингэж манайхан санаачлагыг авч явуулж байлаа. За энэ нь бол хоёр орны тамирчид залуучуудыг өөрийнх нь нөхөрлөлийг хөгжүүлэх, хоорондоо танилцах, чөлөө цагаан зөв боловсон өнгөрөх ийм сайхан аяны ажиллагааг гаргахад бол үнэхээр сайхан дөхөн болж байсан. Бас арга туршлага болж байсан. Манайхны энэ авьяас чадвар, энэ одоо хувийн бэлтгэл сайтай, энэ ядардаг, энэ цоглог золбоолог байдлыг бол үнэхээр Оросын тамирчид бол ингээ багтаж байсан. За ингээд аялал эхний аялал бол 7 хоног яваад галуут нуур дээр одоо нэг өдөр амарснаар ингээд эхний аяллаа нэгдүгээр хэсэг бол амжилттай өндөрлсөн. За дараагийн хэсгийг нь бол бид одоо алдартай амар даваа Сианы нуруу амар даваагаар одоо давхаас ингэж аялал маань эхлэх юм аа. Эрхэм хүндэт үзэгчид спорт сонирхогч та бүхэнд Сэлэнгээс байгаль нуур хүртэл хийсэн хадлын уралдаан спорт явган аяллаа 2 дугаар хэсгийг төлөвлөж байна. За манай аяллаа хэсэг 2 дугаар хэсгийн аялал галууд нуураас цааш Алдар Сианы нуруу хамар давааг одоо давах аяллаар гаргаа эхэллээ. За энэ аялал маань Алдар Сибирийн тайга дундуур энэ хамар давааг давна гэдэг бол үнэхээр байгалийн маш өсгөлөнтэй. 15-6 орчим уул нуруу давааг үеийг давж иж бүтэн 3 өдөр явж энэ хамар давааг давсан. За Сибирийн тайх Сианы нурууны их аймагт нь бол навч тулан шилмөстэй төр бүрийн одоо жимс чимсгнэр баялаг байгалийн их үзэсгэлэнтэй уулын бүгдээс цэвэр тунгалаг урт цэвэр гол горих орж өгнө улсан. За гол бүгд нь загас жарахтай ийм сайхан байлаа. За манай аялалд оролцсон Оросын холбооны Бурейд улсын баг тамирчид харин нэг онцлог нь өөрсдөө аж ахуйн үйлчилгээний зорилтоор нэг програм хуваалц зэргүүлэлт машинтай явсан. За ингээд тамирчид Оросын тамирчид бол багчаа гарагаан машинд ачаад тэр машин нь орой хонголох газар дагаад ингээд аж ахуйн зохион байгуулалт явсан. За ингээд хамар даваад авах үед бол үнэхээр машин явуулж чадахгүй зам нь мухардаад ингээд машин явуулж чадахгүй суушаас одоо машин буцхааруулж лав дээр тоош байгаад нүгээр харуулж чиргүүл машинаа гэж уцаасан. За ингээд харин одоо ийлэгч Бурейдын ийлэгчд
данхуудаа өөргөч илэгчийн зөвлөлтөд бүх чавраа өгч явсан. Энэ 2 хоногт бол тэд маань бас нэлээд бэлтгэл дуршлаг дутмаг байсан учраас ядарсан. Олон хоног ачаагүй явж байгаа. Тэгэхэд одоо хүнд замд ачаа өссөн учраас. Ингээд энэ хамардаа давах бол бидний явж байгаа үед бол шар усны үер уугаад төгөж өнгөрсөн. За ер нь зуны өнгө орчихсон, бодвол ногоорсон, цэцэг жимс яргууд илэрсэн юм үе байсан. Зам мод бартаа нэлээд гэж намайг шавар ихтэй юм байлаа. За ингээд өдөртөө биднийг ачаад бүрэн нэг хүн 24-өөс 30 кг ачаатай явж байгаасаа өдөрт 24-өөс 25-аас 30 км замыг туулж 3 өдөр явсан. За бидний аяллийн замд маань одоо ойн одоо мод бэлтгэлийн зам, мод бэлтгэлийн аж ахуйнуудын одоо техник хэрэгслийн үйлдэгдэл, отгийн үйлдэгдэл зүйлүүд нэлээд таарч байлаа. Зөвхөн байгаль хамгаалах асуудалтай бас л санаа зовмоор сэтгэл эмзэглэмээр асуудлууд бишгүүдэл харагдаж байсан. Газрын хөрсийг одоо тэр том том уулын модны зөрүүлэлттэй хүчтэйгчтэй трактор техникээр онгочиж хийсэн. Мод утыг бол хэмжээгээр одоо залуу мод утыг одоо сүлгсэн, унгасан, яргасан ийм бэрхшээлүүд бишгүй байлаа. За тэгээд энэ өндөр давхад бол бас давхаасаа буухнах гэсэн байдаг. Аялагчдад бол нэг ялангуяа дадлаг туршлага ахтай за тэгээд хүнд учаатай өрсөлдөлтэй улсууд буухад бол нэлээд хүнд бэрхшээлтэй. Ингээд буухтай болгоомжтой буухгүй бол хөл гараан гэдэг шагаагаа болгох юм явдлууд гардаг. За хамгийн гол нь бол энэ буухад бол өсгөөс илүү хөл одоо гутал таараг бол хөл их холгодог, өсгийгөө холгодог урууны хомснууд одоо юу одоо онж мултарч ундаг ийм одоо бэрхшээлүүд байдаг. За ингээд их өндөр учраас амар даваа маань 70 40-өөс 1900-аад метрийн өндөрт байгаа учраас нэлээд хүлцэн сэрүүн байсан угаасаа Сибирь нутаг учраас за ингээд уулын ам бүгдээс гарсан энэ тунгалаг ус толгой өрхнүүдийн усууд үнэхээр сайхан тунгалаг бас тэг олон төрлийн загастай тэгээд ус их зөөлөн сайхан амттай юм угаахад бол ер нь савн хэрэглэхгүйгээр өсөөл одоо шууд угаачж болдог ийм сайхан онцлогтой устай юм билээ. Өсөлгөө угаахад энэ шампур дэсэв шиг сайхан амарсан зөөлөн устай болдог. Энэ нь бол одоо бас энэ далайн чиглэг орны энэ их тайгын урамсгалын нөлөө бас байдаг юм уу гэж бид бодогдож байлаа. Ер нь бол энэ Сибирээс гарч байгаа, Сэлэн Монголоос гарч байгаа бүх гол мөрнүүд бол байгаль нурт дутагддаг учраас энэ байгаль нуурын усыг зэвэр тунгадаг байх тухай олон улсын конвенцэд хаана нэгдсэн учраас бид эндээ бас анхаарч ингэж явсан. За ингээд энэ давааны орой хэсгүүдэд энэ хуучин мод бэлтгэлийн замууд бол ингээд шар усны үер болон ер нь одоо тэр машин техникийн хүнддаац машин техникийн гол ингээд зам хийдэрсэн. Эсвэл явах аргагүйсэн ингээд байгаль бол одоо ингээд энэ хог хай гэдэл энэ шатцсан нутаг бууз энэ хамгаалтын пункт энэ төр ингээд тагаад энэ чигээр зоргсон энэ байгаль бүсгүн дэвсүүдийг хандж байгаа юм уу зөвхөн Монгол төдийгүй зүгээр Оросд хүртэл байна лээ. За энэ бол ойн мод бэлтгэлийн аж ахуйн суурин нутаг юм шиг байгаа. Тэгвэл хүн амтан байхгүй техник хэрэгслүүд бол ер нь хэрэгэлдэггүй явагдаггүй гэж Орос нөхдөдөж явагдах өгцлөг болцсон юмнуудыг нэг хаяад одоо хэдэн жил болж байгаа. Тэгэхээр нэг сонирхолтой бол харин энэ Оросд нэг зах зээл манайх шиг гэж их одоо гүн бат хүн бүгдийн амьдралд нэвтэж орж чадаагүй мүү гэж бодогдсон. Ягаад гэвэл энэ тэмдггүй машин техник хэрэгсэл төмөр тэгээд өндөр хүчтлийн утаснууд одоо маш их бүдүүн утаснууд бол хэдэн зуун мянган метрээр ингээд газар дээр хичээдэг. Тэгэхээр энэ манайх хэрвээ ийм юм тохиолдсон бол алигзээ одоо хамж яваад төврөө төвшөөчихсөн байх бахалтай би зүгээр хошигнож ярьж байсан энэ бүрээдийн одоо шэний нөхдүүд бол их татгалан залхуусууд байт юм байна. Тунгуудэл даваагүй дээр бүрээдийн заншлаад даваад авах хүүхдэд дандаа задгай мөнгө маш хийчихсэн. Татцсан байсан. Ингээд одоо бид амар давааныхаа орой дээр уулын орой дээр одоо мөнгө цастай хөл дээр ингэж одоо 2 дахь 3 дахь өдрийнхөө өдөр хонж дарахгүй цааш явах одоо нөхцөлгөө болоод өөрөөр хэлбэл одоо тэр өдрийн ажлын норм жаалал гэтэрсэн учраас ингээд амарцгаасан. За энэ дээр бол үнэхээр одоо сайхан агаар их гоё цэвэр тунгалаг цээжэр үнэхээр одоо хөтөн болгох ус орж байгаа ихтэй. Нэг онцлог нь бол энэ дээр энэ яг энэ өдөр 5 дугаар сарын 24 өдөр байсан. За энэ өдөр Монголын модон одоо Оросын холбооны улсын аялагч баг тамирчдад нэг сайхан тэмдэглэлтэй хүртэлгүүртэй зүйл болсон нь бол хоёр улсын тамирчдаас манай аялын тамирчин Багнуур төвийн спортын хорооны тамирчин насгал спортын мач Эрдэнэ Чулуун Брэдийн холбооны багийн тамирчин Кости хоёрын одоо яг төрсөн өдөр дохиож энэ өдөр бол төрсөн өдрөөр тэмдэглэсэн. Ингээд хоёр
багийн одоо нийт тамирчид одоо жагсаалын ямар хоёр тамирчтай баг баяр хүргэж хоёр талаасаа харилцсан дурсгалын зүйлтэй гардуулж бид Оросын холбооны улсын тамирчид аяллаа нэгжбүрэн хэрэглэл дурсгалын малгай Монголын Адлын улс спорт аяллаа холбооны одоо зориултын хувцас зэрэг зөвлөдөг өгч одоо төсөлтөд тэмдэглэсэн. Ингээд манай аялагчид бол үнэхээр хүний амьдрал тохиолдохгүй тэрүүлгэн тохиолдохгүй хамгийн дурсгалтай хамгийн сайхан баяр түүл явдал болж тохиолоо гэж ингэж талархан тэмдэглэж байсан. Мөн үнэхээр ч гэсэн одоо юм бүхэн тохиолдохгүй юм одоо төсөлт болсон. За бас нэг сонирхолтой анхаарахаар зүйл бол энэ Сибирийн тайгад одоо Оросын тавч бидэнд анхааруулж байсан ер нь ном хөвөлдөөч нэлээд бичигдсэн байсан Сибирийн улаан гачиг гэж энэ манайд байдаг гачигны асуудал нэлээд өөр. Энэ бол их хортой асуултаа энэ хазуулсан хүн бол ер нь одоо дахир дутуу саа өвчин тусдаг. Манай аль дус судлалын үндэсний дөө эмнэлэгт хүртэл одоо энэ хөдөр зэлтээр орчмын усудаас хазуулаад ирсэн нэлээд хүндээ усуд байдаг гэж манай амжирч хэлж байсан. За энэ гачигийг одоо заавал урьдчилсан сэргийлэх вакцин хийлгэж яваарай гэж сануулсан дагуу бид вакцин хийлгэж явсан. За энэ одоо дараа нь бол энэ гачигны талаар яг өөрийн бичгээр гарах бах. Энэ дээр бол бид онцлон тайлбарлаж өгнө. За ингээд ер нь уулын Умар давааны ам бүгдээс энэ сайхан Монгол улс тоолох. Энэ бидний явсан замдлуудад тоолох юм бол 14 гол горих таарсан зөвхөн бид зөвхөн замаар л явж байгаа. Тэгэхээр энэ аялагчид бол энэ онцлогны энэ Сибирийн тайгаар явж байгаад энэ замаас юусан гаралтгүй. Гарах юм бол одоо төөрөхөөр битүү их одоо ширэнг бадар тайг байна лээ. Одоо тэгээд бидний явсан газар ингээд одоо жимс мод буцаад төрөл бүрийн өхрийн одоо нохоо гошуу жацарган нэрэс гэдэг бүх төрлийн жимс байсан зүгээр хамгийн эхэлж болдгоор одоо халиар одоо ингэж яг одоо иргэд байгаа үндэлгүй одоо жигтэй нуг газар үлийн дэлгүү халиар байсан бид бас амдан халиар төвж олон дайныхаа хоолойтой амтлаж явлаа. Энэ Сибирийн тайгад бол ангөр гэх юм бол бууг, хандгай, боргроос, гахай, чандаг туулай зэрэг одоо өвчтөй ойд байдаг бүх ангууд зүг байт юм билээ. Тэгвэл бидэнтэй бол мөр их таарлцсан, хандгай гөрөөс бол харагдсан. Харамсалтай ингэ зургийг авч явжаагүй оператор өөрөө тэгээд авч байгаагүй. Ингээд аялагчдын ганц одоо энэ алжаал ядгагаан тайлдаг. Энэ одоо таатай сайхан хоорондоо одоо тэр өдрийнхөө хилээ сонингаа хавшиг ярилцаж бас санд онлоо солилцдог дараагийн хайлыг төлөвлөдөг энэ дата акшн болвол одоо өдлөх өдийнхөө хоолыг барих юм ажиллаг бид бол одоо төглөө 8-аас өдрийн 13 цаг хүртэл бүтэн 5 цаг яваад одоо үндсэндээ 20-оос 25 км яваад ингээд 2 цаг өдлөж энэ хооронд бүх хотгуудны өдөр хэрийн галанд хөлж ингэж хэрийн тоолоо хийдэг. За манай аялагчид Монголын аялагчид бол хоол ундны хувьд үнэхээр одоо илт давуу ягаад гэвэл бид одоо баялаг туршлагатай үгдээсээс уламжлсан сайхан борц байна. Борцоороо тэгээд шаар тустай цагартаа багссан одоо жинхэнэ алтан 10 гурил орой чинь за тэгээд бид аяны явц замдаа бол ер нь одоо борцоо хүртэл хийж идээд ингээ явдаг. Түүнээс биш өөр нойтон төрлийн их ачаа авч явах бол хүнд байдаг. За ингээд бид бол одоо өдийнхээ олыг идэж 2 цаг амраад энэ хооронд бас хулгаараа эмч маань үзлэгээ хийн одоо холгосон зөвлөгдсөн суудад одоо анхаарчны тусламж үзүүлнэ. За манай аялийн барай засалж энэ одоо энергийн эмч одоо Ахмад тамирчин аялагч Цэнгэлэн гэж одоо нэмэгтэй нэлээд сайн дуршлагатай аялагч тамирчдынхаа эрүүл мэндэд бол цаг ямагт анхаарч их эмч баатарч болондоо байнга туслаж явсан юм сайн аялагчаа. Ингээд бид байгаль аялийн төгсгөл байгаль нурмыг ойртож байгаа учраас бас дөрвөрдөө бэлтгэл хийж устлагаа угааж цаг зав гарууд одоо суваган хүртэл угааж цаглаж ингэж явсан. За тэгээд шинэхэн ургасан одоо нэг халиарыг олондоо хийсэн энийхээ жилдээ hodоор амлсан. Ингээд ил гал дээр төдгийн галт хийсэн боцтой халиартай аяны шүлэг гэдэг бол үнэхээр тэр улган хүнд одоо дэдэд байдаг амттай тусамжтай ингээд хүч чадал энерги өгсөн ийм сайхан хоол болдог. Манай аялийн хамгийн Ахмад аялагч одоо спортын бас 70 настай Жамбол гэж энэ үг ярагдлаа. За ингээд аялийн төгсгөл хамаатаа уруудах самд одоо энэ тэмдгийн загасчдын амрагчдын юм түр отогнууд уулсан газрууд хэлбэг таарч байсан. Зүгээр харамсалтай харин тэр хаа явсан газраа одоо маш хэмжээний хог хаягдлаа орхисон шиллаас гэлгээр уут цаас их орхисон байсан. Ингээд манайхан бол ер нь аяллаа бол ер нь ядар зүдэрснээ мэдэхгүй хаал амрах суух боломж гарнууд дандаа дуу хууртай энийгээ хөгжөөж дуу хураан дуулж
одоо төрөх хөгжилтэй адлын аяллахын одоо зан түүхээс яаж онгоо ярьж ингэж одоо хөгжилдөж байгаа үнэхээр одоо дуусамжтай дуусгалтай сайхан нийлүүлсэн хамт олонны хөгжөөхөд хамт олонныг нэгдэж нэгтрүүлэхэд ойлголцоход одоо хамгийн өдөртэй үүргээ сайн биелүүлсэн тамирчин болгоны Багнууд дүргийн нийтмийн спорт орны ахлах тусгай жуулч спортын мастер Эрдэнэ Чулуун маань бол энэ одоо хоёр улсын тамирчдад чөлөө цагаар дандаа хөгжилтэй тусамжтай, сургамжтай, сайхан нийтийн тоглоомнууд явуулдаг, дуу зааж өгдөг, өөрөө их сайхан дуулдаг юм аялагч. За ингээд бид бол 10 хоног аялсны эцэст одоо 280 км замыг амжилттай туулаад байгаль нуурын хүмүүн дээр байдаг Урайд улсын Бабушкин гэдэг одоо томоохон суурин газар дуустал хот гэдэг имлээд хөр хотын хэмжээнд үзэхэд бол одоо суурин томоохон суурин газар орж ирж байгаа. За энэ босхоны одоо яг зах хөвгөр байгаль нуур маань бол одоо байж байгаа. Зүгээр бид байгаль нуурандаа харах амжиг очиагүй одоо очих гээд ингээд бас одоо олон өдөр уултайгаар мөнтгөө газараар яваад кодаа энэ том суурин газар орж ирж байгаа учраас бид энэ зоогийн газар Марсангээл дэлгүүр бошгоо сонирхож байгаа. Бүрээ тийм улсын албаны амьдралын төвшин амжиргааны байдлыг бас сонирхож үзэж бас энэ зоогийн газар сууны зарим хүмүүс олон хайс сонирхож эцний хоол энэ авч идэж явсан. За ингээд бид одоо энэ Бабушкин тусганы захад гарч ирэхэд их одоо Монгол төмний ер нь Монгол төмний олон дэлхийн үндэстэн бүгдийн ард түмний хүсэн хүлээж мөрөөдөж байдаг Сибирийн цэнхэр суудсан байгаль нуурдан одоо сая хүрэлцэн ирлээ. Ингээд их талаа байгаль нуурдан бол Монголын тамирчдынхаа, аялагчдынхаа итгэл сэтгэлийн бэлгийг одоо шин зүрхнийх одоо сэтгэлийн дуудлагыг баяр талархлыг одоо төвшүүлж байгаль нуурынхаа уснаас амсаж байгаль нуурынхаа зүмжтэй өнгөц сайхан чулуунуудаас одоо дээж авч ингэж байгаль нуурдан өндсөн өнцөх хугацаанд бид орчин тойрныхаа байгальтай танилцаж зураг хөрөг авч одоо дурсгалын 6 дотор бас одоо хамтарсан бүрийдэх хандлагатай төрлөө танилцаа уртаа явуулж байлаа. Байгаль нуурын чулуу бол маш их гоё үзэсгэлэнтэй өнгөнгийн одоо бүр одоо уран бүтээл шиг урлагийн бүтээл шиг засцсан юм шиг их гоё байсан. За энэ нөгөө ярьдаг одоо Сибирийн улаан хачиг гэдэг нэг осолтой юултай гэдэг энэ ингээд одоо гушуугаан бүр одоо далдвартлахыг гушуугаан гэж хагаад хүний нэгэн эмзэг гадар өгдөд ингээд байлж тийм лээ. За энэ үедний спиртээр л ингэж явдаг гэсэн онтой спирт одоо нас урууж зүгээр авчих юм бол 2 гушуун үлдчих юм бол тэгээд одоо хүний хайруулмал бас таа өрсрүүл гэж. Манай нэг тамирчин сугунд ингээд чигдээд орцсон байсан. Тэгээд спиртээр одоо 30-аад минут арчаад гарч өгөөгүй салж өгөөгүй тэгээд Монголоор гараад одоо бид одоо ачтыг одоо гэж явдаг байсан. Араас нь бөкс рүү тавхины галаар анжуурын галаар төөнөж ингээд сугалж явсан. Тэгээд нэг ийм одоо энэ бол ингээд бүр цадаад том болоод ирэхтэрээ тэгээд савд хийсэн 2 гушуу үлдчихдэг гэсэн үг ярьж байна. За ингээд Оросын албаны хамт төгсөн найрамдлуугийнхаа бүрээдийн тамирчидтай хамтарч төрөл бүрийн тэмцээнүүдийг байгаль нуурын дээр хийсэн аяллахаа төгсгөд явуулсан. Одоо үндэсний бүхэн барилдаан, сумаа барилдаан, айз мөн газрын зүгчийг бол хоолц татах зэрэг бүх тэмцээнүүд явуулсан. Тэмцээн бүгдэд манай тамирчид одоо илт давмгааж арга туршлага хүч чадлаараа давмгаалт өгч байсан. Ингээд явсан газар үүдтэй одоо манай тамирчдаас өнөхөр ихийг сурчмаа мэдлээ одоо их одоо бид анхаармаар цаашдаа хамтран ажиллах олон зүйл байна гэж улсын албаны тамирчид нэлийн багийн ахлагчид дотроо бидэнд одоо баяр талбартайгаар санал төвшүүлж ярьж манай сэтгүүлчдийн бүтээлчдийн төвлөрлийн дэвтэртэй санал сэтгэлээ бичиж байсан. Харамсалтай байгаль нуурын хэсэгүү одоо мөстэйгөө байсан учраас бүр одоо нарийн шиг гой сайхан үзэх боломж олдоогүй. За ингээд аялын төгсгөл үед байгаль нуур руу явхаар одоо Бабушкин тусганы гатрхны модалтай хүрэлцэн ирсэн. За энэ дэлгэцтэй манай аялын багийн сэтгүүлч соёл эрдэнэ одоо манай спортын мастер хэмжил явж байгаа. За Юнитер компани одоо манай хоёр тамирчин цэнгэлэн төгсч байгаа хоёрыг бас зарласан хугацаа юм хэлтгэж ингэж явсан. За энэ аялыг одоо бидний өдөр амжилттай явахад Монголын байгаль орчиг хийж уулзлаа. Монголын үндэсний олимпийн орон бидний спортын газар Mabicom зон нийтлэг компаниудыг итгэж одоо өгтлийн нэмэлт үзүүлж байсан. За энэ Бабушкин гэж Иван-Василий гэж Бабушкины нэрээр авсан хувцалж одоо гэсэн таван авсгаж Бабушкин энд одоо Сибирь цөлөгдөж энэ тусганд амьдарч байсан юм билээ. Тэгээд энэ хүний нэрээр энэ Бабушкин тусган нэлсэн одоо төмөр змийн өртөө захиргаараа өгөх юм одоо загасчдын одоо тариалан загасчдын ойн аж ахуй гэсэн юм амжиргаа болчихсон
ард том байдаг юм чухаас бид одоо электрическ гэж ярьдаг цахилгаан галтыг нийтэд оруулалтай одоо ийм галтыг суугаад улаан үүдийн зүг гасаа. За ингээд Бабушкинаас улаан үүд хүртэл 180 км замыг бид нэлээд цахилгаан галтыг туулж улаан үүдтэд одоо хүрэлцэн очсон билээ. За замдаа бид бас л энэ орон нутгийн зорчигчдод эдийнхээ зорилго чиглэлээр өрөөж тус галтыг дотор айдууныхаа дижиг өргөн барьж бэлэг дурсгалын зүйлийг зорчигчд одоо ойцхан хүүхдүүд иргэд зорчигчд хүртэл өгч ингэж явлаа. За ингээд улаан уд хотод хүрэлцэн ирж бид улаан уд хотын байдал төв соёлын дуусгалт газууртай танилцаж явсан. За энэ одоо улаан удын төв талбай Ленины толгой өгөх дэлхийд одоо хамгийн том гэж яригддаг Ленины толгой өгөх төв талбай. За ингээд дараагаар нь Урайдын биеийн түн спортын агентлаг аял жуулчлалын газрын их сургуулийн хөвлийн баг хурлаж бидний аян замын тэмдэглэлд онцлог дараа ирж хамтын ажиллагааны талаар дараа одоо олон сайхан урилга санаачлалуудыг одоо аял жуулчлалын биеийн түн спортын агентлагийн Сергей Матвеевич Бомбошин тавьж байсан. Тэгээ ингээд аялын өдөрдмжин заагдсан хоёр дахь асуудлууд бол манай ард түмний өсвөн олныг хүсэн хүлээж өгдөг энэ явуулгын татсан буюу ихтгэл хамбууд бараалгах өргөх ийм ажиллагааг одоо зохион байгуулж тэгээд автобусаар ирсэн 18 км улаан удахтаас сайтай энэ дэрхэд одоо мөргөлчд одоо маш олон байсан энэ улиралдааны гэдэг одоо их хурлан таарсан. Зүгээр дараа дараагийн хөдөлгөөд бол дуртай үед очиж болдгоо. Улиралд нэг юм уу 2 өдөр л энэ одоо ихтгэл тамбын тэр одоо цагс зандчулсан зохицыг үзэх болцоо одоо тийм үлээ. Энэ дэр харин тэгээд зураг хөрг авахгүй болдгоо юм байсан. Тэгээд бид зураг авч чадаагүй. За ингээд оройн бидний энэ спортын улсын хороо аял жуулчлалын газар хүлээж авч хүлээн авалт гэж энэ дээр одоо бид айдууныхаа дижиг гэж хамтран дугуйж бүжиглэж Монголын тамирчид үнэхээр одоо уулзалтайгдаа ингэж харуулж байсан. За энэ хүү одоо манай хоёр улсын хамтарсан аялал одоо 16 хоног явж адал явдал сонин гайхамшиг учрал өгнөр дүүрэн амжилттай сайхан өндөрлөө. Энэ аялал маань бол Монголын спортод бас нэг шинэ хуудас болж манай аялагчдад шинэ зам муур гаргасан сайхан аялал болсон. Энэ замаар цаашдаа олон аялагчид, аялын жуулчид одоо адлын бодлоо аялын шугамаар явхад одоо болцоо бол өрцөө гэж бодож байна. Ингээд аялын төгсгөл бид автобусаар улаан удахтаас эх орныхоо зөв аяныхаа замд шуударч эх орныгоо зорьсон байлаа.
баярлалаа.